I'm not here next to him today. Бити хэлээрэй Люфи. За зороо. Sophie Zara. Тэр яаж мэдчихв? Сайн уу guys. Өнөөдөр зүгээр л гэртээ ганцаараа та ямар юм мэдэж болох вэ гэж. Юм мэдэж гэж. Ямар хоол шиг. Ямартай ч гизэг чинь дүүрх юм мэдэж болох гэдэг бичлээ зөө. Миний насны хүмүүс бол гэртээ бол ганцаараа үлдэх нь бол илбэг. Тийм болохоор би танарт зориулсан юм бичлээ гэж байна. Та нарт ямар тааж байсан будаа та нар одоо миний насны хүмүүс бол будаага бас агшаач чадна. Будаа агшаач бол будаа агшаач нь будаа агшаач бол өөртөө агшаач чадна гэж бодож байна. Та нар өөрсдөө юм гэсэн мэдлэг байгаа хаа bijээс бас аав хийжээс гэж. Ер нь нээжээс гэтээ яг зарим аав хоол хийдэг. Ер нь аав хийжээс ингэ авсан мэдлэгүүд байгаа. Тэгээд хэлж байгаа билий. Одоо харцгаа. Танаас будаага тийм ээ. Тэгээ та нар аав ээжээр боломжоор нэг та нар өөрсдөө зараг мэдээж магадгүй дөө. Гэтээ артиц мэдгүй хүмүүсд нь хэлье. Ийм будаага агшаагаад тэгээд энэ байгаа энэ амтад далайн байцаа гэдэг энэ үнийг ийм будаатай холж идэг энэ зураг нь байна. Ийм байхгүй юу? Та нараас энийг мэдхий тахалтай. Гэтээ яг мэдгүй хүмүүс нь бол энэ бол үнэхээр гоё юмтай. Салгаж байгаа бүгдийг асгах үед. Яа. За ингэ нэг жоохон ийм хүчтэй болно. Гоёгаад одоо тэр сайхан утгаад ичтэй. Өө юу би матсан биш тий. Будаа ихлээр халаах хэрэгтэй. Та нар шууд агшаач зүгээр тий халуунаараа энэ жоохон хийд утсан бол. Энийг пэйж чи. Тэгээ нэг минутын дээр тавьчих болно дөө. Тэгээ та нар манай пэйж авахгүй штэ гэж санаж бодгүй угаасаа халаах зунаар байгаа та нар хариулын 5 дээр тавиад будаага хийгээд тэгээд ингээ халаач болно. Жоохон баг гал дээр тавьжгаад тэгээд таглаад тэгээд тавьчихад ер нь бол халчин угаасаа халаах гал байгаа байхгүй. Тэгээд танаас байгаа юмар бас ашиглаарай. Аав жирийн энэ ахуйчтай юм. Энэ энтэй будаа идэхэд бол чамаар хангалттай. Явцад байсан нэг цаг бол үсгүй. Тийм. Тэгээд жоохон том хатаад бол тэгээд их будаатай хийчихгүй тийм ээ. За юм ярьсаар болно. Далайн байцаатаа хийхгүй байхыг зөвлөчий. Яа. Гохож байна. За энэ бол зүгээр нэг будаатай юм байна. Гэтэ энэ дээр махтай хамт идвэл хөр гоё. Тэгээ яг тийм та нар юм жүжигчний ингээд шүүс ингээд дээр нь ингээд шахаж болно. Тэгвэл бас гоё. Ингээд гоё чихэрлэг юм уу яа. Яртаж лээсэн жоохон ингээд шүүс нь хийж болно. Тэгээд энэ ийм гоё сайхан мах байна. Чансан мах. Ингэхдээ жоохон халлаагүй ингээд тосмостойгоо болохоор жоохон ингээд ялангуяа над шиг юм уухан дургу хүмүүс бол муугаар ижиж магадгүй. Гэхдээ энэ бол халаахан бол айгу гоё юмтай. Бас айгу зүйл байгаа. Энэ чансан мах. Анхааруул та нар пэйжн дотор юу үүнийг хийж болохгүй, энэ халбаг сэрэг хийж болохгүй. Энд чинь металл тэ төмөр амар том болоод тавьчих юм яриадсан. Явчихсан болохгүй different. Бас дээрс нь аяг хэрэгтэй. Та нар мөнгө аягийг хийж болохгүй. Та нар хөшөөрөг үзсэн бол нөгөө нэг пэйжн дэлбэлцдэг тий. Юу вэ? Хой. Пэйжн буутчлаа шүү дээ. Яасан би яагаад мөнгө аягтай хоолойгоор хадаа гэсэн чи буутчлаа шүү дээ. Ер нь шарин хийж чадах байх. Шарингийн юу ч хийж магадгүй, юу ч хийж магадгүй. Явтаас шарин бол YouTube дээр бол зав байгаа. Тэгээд та нар бичээний дуртай юу? Пэйжний бичээний дуртай биш л дээ. Тэгээд би бичээний хийдэггүй байхгүй юу? Тэгээд надад баахан хүмүүс бичээ өгөөд тэгээд би идэггүй сараагаад ингэ байгаа л яахчгүй. Наа чорны жоон хийдэн тэгээл байхгүй нэ. Ингэ байгаа л. Одоо энэ өрөө ингэ надад баахан бичээ өгцөө. Ийм бичээнээрээ шаринтаа хольж хийж зарна. Яг шарингийн зураг маа ингэ хийгээд тэгээ дээрэс нь энэ бичээнүүдээ ингэ үүрмэг болгоод дээрэс нь ингэ цацаад тэгээд холиод тэгээ шарин гоё ингэ бичээдээ шарин хийж болно. Тэгж идвэл угаас айгу гоё болно. Би мэдэж байна. Би бас ингэ хэлжсэн. Тэгвэл бас нэг хак. Окей. Та нар хийх хүсэж байна. Хийлгэл. Зээгүүн нэлээд би маргааш хий. Зэ тийм. Энэ одоо бичлэг дээр зөвөр энийг хийж үзээрэй. Баяртай.